За бид одоо энэ хөгжлийн банкны асуудлыг бас олон сар ярьж байна. Өнөөдөр Монгол Улсын их хурлын нээлттэй сонсголын хуулийн дагуу өргөн оролцоотой хэлэлцүүл хийж байна. Энээс одоо тодорхой шийдэл гарч энэ Монгол Улсыг барьцаалж авсан энэ их хэмжээний өр ширний асуудал нэг тийш болох байхаа гэж бодож өнөөдөр энэ хэлэлцүүлэгт оролцож зарим зүйлийг бас тодруулъя гэж бодсон юм аа. За өнөөдөр энд ярьж байгаа их хурлын гишүүд олон янз бүрийн байр суурь сандад байна л да. Ардчилсан намын үедч энэ зээл олгогдсон, ардын намын үед барьж явах үед энэ зээл олгогдсон. Хэн хэнийгээ буруутгах ийм мөнгө аяс цохолзож байгаа нь энэ хэлэлцүүлэг энэ хөгжлийн банкны энэ асар их ловрын үр дагаврыг цааш саарамгжуулж болзошгүй гэдгийг цааш тэр анхаарах шаардлагатай байна. За би хөгжлийн банкнаас 2-3 зүйлийг тодруулъя. Хэвлэл мэдээлэл авсан бидний мэдээллээс энэ хөгжлийн банкнд авсан зээлийн 30% буюу 1.80 төгрөгний зээлийг төрийн өмчит компаниуд авсан зээл байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ ямар төрийн өмчит компаниуд энэ зээлийг авсан? Ямар зорилгоор авсан? Хөгжлийн ямар хөтөлбөрийг одоо санхүүжүүлэх авсан бэ гэдгийг тодруулмаар байна. Энд тодорхой хариулт авъя. Өнөөдөр бид нар төрийн өмчит компаниуд гэдэг энэ ялсан намын улс төрчдийн тэтгэврт гарсан хүмүүсийг тижээдэг цүнх барьсан залуучуудын хорогдох байр болсон энэ төрийн өмчит компаниуд бид цэгцлэхгүй байсаар өнөөдөр энд ямар нэгэн шийдвэр гаргахгүй энийг хаацаалж улам өргөжүүлэх юм асуудал өнөөдөр газар авсан. Энэ талаар нэг мэдээлэл авъя. Дээр нь одоо энд нэг сони юм би өөр гайхаад байгаа юм. За 16 онд энэ Монгол Ардын нам засгийн эрх авсан. 20 онд засгийн эрх авсан. Хоёр сонгуул дараал нь өнөөдөр төрийн эрхийг барьж байна. Гэтэл өнөөдөр 12-аас 16 онд асар их том ловер илэрсэн. Тэрнийг бид засах гэж л усын нууцд оруулсан гэж юм ирээд байна. За усын нууцад оруулсан шалтгаанаа тайлбарлахдаа Азийн хөгжлийн банкнаас бид нар зээл авах гэсэн бид нар саарл загсаалтанд орох гэдэг энийг нуугаад бараг л ийм одоо нэг оньгааны юм ирээд байна. Энд би итгэхгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр тэр Азийн хөгжлийн банкнаас 17-18 онд энэ зээлээ аваад эдийн засаг сайжирсан гэсэн мэдээллийг ирэх баригч түүний сангийн ам өгöd байгаа шүү дээ. Тэгээ энэнийг яагаад өнөөдөр 22 он хоёр улсын хурлын бүрэн эрхийн хугацаатаас яагаад энийг шийдэхгүй байсан? Би энийг бол нуун дарагдуулж байгаад дараагийн одоо хөгжлийн банкны зээлийг улс төрчид аваад одоо гаргаж ирж байгаа л гэж ойлгож байгаа. Ийм хардах үндэслэл байна шүү дээ. 6 жил энийг дарна гэж байд юм уу? 6 жил. Энэ чиг хэн итгэх юм? За дээр нь би энд нэг энэ нууцад орсон материалаас нэг өндөр би өөр гайхаад байгаа. Энэ нууцад байж байгаа ил болгосон гэдэг. Энэ Ашемийн Аз Европын орнуудын өндөр хэмжээний уулзалт зохион байгуулсан энэ асуудлаар засгийн газраас тогтоол гаргаад өндөр хэмжээний зочид буудлуудад зээл өгөх зорилгоор
75 тэрбум төгрөг өгсөн гэсэн ийм баримт байна. Ямар зочид буудалд энэ зээлийг өгсөн юм бэ? Энэ зээлээ төлсөн юм уу? Энэ одоо ямар их мөнгө вэ? 150 сая орчим доллар биш тухайн ханшаар. Энэ зээл одоо хаана төлсөн юм? Ямар зочид буудлууд авсан юм? Тэр хүлээн авалтанд ямар хүнд хичнээн төгрөгийн бэлэг сэлтүүгсэн юм. Энэ чинь одоо бүр энэнийг нэг бас их сонирхолтой юм байна. Энэнийг авъя. За дээр нь энэ прокурор АТГ удирдлагуудаас бас нэг зүйлийг тодруулъя. За өнөөдөр энэ хөгжлийн банкны хэрэг зөрчлийг илрүүлж гин бурууг тогтоохлоор хууль хүчний байгууллагуудаас тодорхой арга хэмжээнүүд авч байгаа. Хуулийн хүрээнд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгөө нуун дарагдуулах, хууль бусаар орсон орлогоо нуугаас сэргийлж эрүүгийн байцаа шийдэх хууль бусад хуулинд заасан шаардлагатай арга хэмжээнүүд авч байгаа. Энэ авах нь зөв. Ингэж авчиж бид энэ хохирлыг барагдуулна. Гэтэл энэний хажуугаар бас нэг асуудлууд үүссэн тухай иргэдээс бас мэдээлэл яриад байна. Тухайлбал энэ ган хөдөргээд компани дээр эрүү өссөн, дархны төмөрлөгийн үйлдвэр дээр эрүү өссөн. Тэгээд энэ дархны төмөрлөгийн үйлдвэрийн одоо хятад улс руу гаргаж байгаа төмрийн хөдрийг хэд хэдэн вагоны цувааг одоо замд нь өртөөн дээр битүүмжилсэн юм асуудал байгаа юм байна. Гэхдээ энэ төмрийн хөдрийг битүүмжлэх нь зөвөө хөрөнгө хохирлыг. Гэтэл тэрнийг одоо зөөж явж исэн хүйн хвшлийн вагон тээврийн хэрэгслүүдийг хамт одоо битүүмжилсэн ийм асуудал байгаа юм байна. Өнөөдрийн улс орны экспортыг дэмжих, вагоны хомсдолд орсон нөхцөлд энэ асуудлаа бас анхаарч үзэж тэр асуудлыг шийдэх талаар бас анхааруулрыг яасан бэ гэдэг ийм нэг асуудлыг бас тодруулга авъя. Тэр хөгжлийн банкнаас тодруулъя. За тэр зочид буудлын 152 тэрбум төгрөг гэдэг чи одоо яагаад төлөгддөг юм бэ? Ямар зочид буудал байгаа юм? Өнөөдөр зочид хүлээж авна гээд ингээд зээл авч байгаа нөгөө хөгжлийн банкны чинь концепттэй яаж ийна? Энэ дээр ямар дүгнэлттэй байна? Тэ зочид буудлууд нь ямар зочид буудлын тэр мөнгөө төлдөг вэ? Энэ дээр хариулт авъя. Гэхдээ жаргал сайхан прокурор бас та зөв ойлгоорой. Өнөөдөр би тэр дархны төмөрлөгийн үйлдвэрийн ачиж байгаа төмрийг битүүмжилсэн яриаггүй. Тэр төмрийг ачаад явж исэн хувийн компани вагонууд нь хамт зогсоод байгаа асуудлыг л ярьсан. Тэрнээс биш тэр дархны төмөрлөгийн үйлдвэрийн тэр хууль бусаар гаргаж байгаа тэр мөнгө хөрөнгө хохирол барагдуулахын төлөө битүүмжилсэн хөрөнгөний тухай яриаггүй. Тэрнийг ачаад явж исэн тэр хувийн компани вагонуудыг хамт ингээд зогсоогоод байгаа тухай асуудлыг л хөндөж ярьсан шүү. Тэрнээс биш тэр дархны төмөрлөгийн үйлдвэрийн тэр гаргасан төмрийг хуулийн хүрээнд, эрүүгийн хуулийн хүрээнд тэр хөрөнгө бүтүүлсэн асуудлыг хөндөж яриаггүй шүү. Та зөв ойлгоорой.